Хай, өглөөний хүргэлт авъя. Бид 3-ын амралт дуусаад Бээжинд ирчээд байж байна. Бээжин ямар байна гэж үү? Яг тий халуун бүхчим хэвээрэл өдөртөө 30-аас дээш градус. Гэхдээ яг анзаарвал өдөр оройны температурын зөрүү арай жоохон нэмэгдсэн бэлээ. Тэр нь арай гоё. Өмнө нь чи ингээл өдөрч халуун бүхчим, шөндөөж халуун бүхчим нэг муухайгаа гэсэн чи одоо бол оройдоо нэг жоохон алхаад явчихад боломжийн болоод байна лээ. Угаасаа намар болж байгаа юм чинь. Гэхдээ 9 сар Бээжинд бол зунаас нэг ялгаатай байдаггүй юм дөө. Би сая Бээжинд буцаж ирэхдээ ерөн загснуудтай хамгийн санаа зовж исэн. Яаж яхад бид нэрээ очисон тэр хот нөө далайн ихтэй загас ихтэй болохоор тэнд байхдаа бас манай загснууд яаж байгаа бол гэд айгүй санаа зовсон. Тэгэд ирсэн чи азар нэг ч загас үхээгүй за бүгдээрээ хөрхөн байжлээ. Гэтэ ер нь манайд ижэдэг загас 10 гаруй хоног хоолгүй явж чадна гэд зардаг хүн хэлжээсэн. Гэтэл бас тэгэж мууг нь үзэж болохгүй шүү дээ. Гэтэ өнгөрсөн жил за бид нэг Монгол руу амралтаараа явахдаа за нэг 3-7 хоног орчим нэлийн удаан байсан. Тэгээд эргээд ирсэн чи манай загснууд бас амар сайн байсан шүү дээ. Гэтэ 1-2 нь хүчсэн ч байлоо. Гэтэ ер нь амар гайгүй байсан. Гэтэ тэр бол ялцчгүй миний буруу байсан. Нөхөр нэг ажилдаа явахдаа намайг загснуудад доотлын амтны дэлгүүрт оруулаад өөрөөгээд тэгсэн чинь тэр нь хаацсан байлгүй эсвэл би мартсан ч үгүй ямар ч гэсэн оруулж өгөөгүй юм. Тэгэд нөхөр чи оруулж өгөхгүй байсан бол эртгэлжгүй дээ би автомат хоол өгдөг тэр нүг тэжээгүүр авчих байсан шүү дээ тэгээд би өөчл хайрт минь гээд тэг ямар ч гэсэн тэр чигт нь орхио явжсэн тэгээд бас гайгүйсэн. Гэтэ ер нь хятадууд ийшээ аялаар явах аль эсвэл тэгэл ажил төрлөөр гэрээсээ удаан хугацаар явах тохиолдолд гэрийнхээ амьтдыг хоолж байгаарэ гэдэг юм захиалга өгчт юм бэлээ. Тэднэрний хөвчн зүгээр ингээд нөө хүргэлтэй ажилчид байд юм бэлээ. Тэгээд гэрийнхээ хаалганы кодыг өгчхөөр хүргэлтэй ажилт нь гэрт нь орчин штэ тий. Би нэг тийм бичлэг үзсэн амар хөөрхөн бичлэг. Нэг тийм хүргэлтийн ажилтныг нэг айлд ороод нөө муурнуудыг хотлох ажилтаа байсан байхгүй юу? Тэгэд ингээд анх удаа тэр хаалганы оголгол гэрт нь орчин гэртээ болохоор юм камераараа эзэн харж байгаа штэ. Тэгсэн чинь нэг бараг тэний амар их мууртай за бараг 10-аад мууртай. Тэгэл нэг хүн ороод тэрхэр муурнууд нь тэр хүргэлтэй ажилтан руу Google очиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүргэлтэй ажилтан муур нь бүр амар хайртай за амар инээдтэй. Тэнгүүдээ бүгдийн тэрвэл бүгдийн ингээл гарнаас уртлынхаа хоёр хөлнөөс нь барьж байгаа л эргүүлэл тоглоол за бүр амар инээдтэй хөөрхөн ажилтан. Тэгэл бүгдийг хооллол юу ярих гээд тийм юм ярьсан билээ гэж юу? Ер нь ихтэй амтан тайртай ах чи хөөрхөн штт. Тийм биш юм байна. Гэрээсээ удаах цагаар хол байх үедээ амтнаа яаж холлох вэ гэдэг талаар ярьжсэн байна. Гэтэ уг нь ер нь загас тийжэдэг хүмүүс нь тийм автомат тийжээгүүртэй байд юм бэлээ. Гэтэ манай загаснууд нөө өтөддөг болохоор өтөө чи амьдаар нь ингээд одоо хөлдөг чинь хадгалдаг байхгүй юу. Тэгэд автомат тийжээгүүрүүд чинь болохоор юм хуурай хол цагаар өгдөг. Тийм болохоор манайх шиг өтөддөг загаснуудад бол автомат тийжээгүүр болохгүй юм бэлээ. Өнөөдөр энэ 7 хоногийн бүтэн сайнд 8 сарын 31 гэсэн хүүгийн хичээл эхэлнэ гэсэн. Тэгээд 9 сарын 1, 2, 3-нд амраад 9 сарын 4-өөс бас яг хичээл нь аль биесээр орж эхэлх юм гэсэн. Яагаад вэ гэхээр 9 сарын 3 чаа Хятадын хувьд Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсан түүхэн дурсгалт өдөргээд цэргийн парад зохион байгуулна гэд. Тэгээд олон улсын ерөнхийлөгч нөлөө бүхий хүмүүс ирэх болохоор яг 9 сарын 1, 2-ыг ер нь ажил оруулахгүй, сургууль эхлүүлэхгүй, тийм нам жим аюулгүй байдлаа бодоод зогсоохон гэсэн. Тэгээд яг 9 сарын 4-өөс аль биесээр хичээл сургуулийн нийлт болох юм гэсэн. Тэгээд 9 сарын 3-нд бүр хотын төвийн зарим метроны шугамуд, автобусны шугамуд хаагаад ер нь зам хүртэл хааж байгаа юм билээ. Тэгэхээр бас нэлийн аюулгүй байдлаа ботсон арга хэмжээ парад болох юм билээ. Тэгээд 8 сарын 31-нд харин одоо энэ жил 1-р ангид орж байгаа хүүхдүүд очиод ангидаа ороод сургуулийнхаа сурах бичгийг аваад сургуультайгаа танилцаад нэг хагас өдрөл болох юм гэсэн. Тэгээд өнөөдөр сургуулаас нь яг энэ шинэ хүүхдүүдэд анги хуваарлалт хийсэн. Ер нь гэхдээ анги хуваарлалтыг шудраг байлгах зарчмаар ийм рандом хуваарлалт хийчихдээ юм билээ. Компьютероор анги хуваарлуулцдаг. Тэгээд энэ жил болохоор хүүгийн сургууль нь 15 бүлэгтэй. Тэгээд нэг бүлэгт нэг 40-од хүүхэд суралцах юм билээ. Тэгэхээр нэг энэ жилийн сургуулийнхаа эсэлт бол 600 орчим хүүхэдтэй юм шиг үлээ. Өмнө нь гэхдээ сургуульд хуваарлах, ангид хуваарлах гэсэн ийм хуваарийн ажлуудын талаар
яг боловсролын яамны ажилтнаа эцэг эхчүүдэд тайлбарлаж ирсэн. Хүүхдүүдэд боловсролыг эрэх тэгш ижил хүртээмжтэй шударгаар олгохын тулд аливаа хуваарлтыг дандаа компьютероор хийж гинэ. Тэгээд хүүхдүүдийн өмнө нь ямар амжилт гаргаж исэн, ямар дүнтэй суралцж исэн зэрэг ийм хувийн мэдээллүүдийг багш нарт өгч болохгүй. Багш нар штэ тэднэр дээр үндэслэж харж юусоо болохгүй. Дараа нь эцэг эхчүүдийн хувьд штэ энэ сайн багш сайн хүүхдүүдэд авчиж гэдэг ойлголт юусоо гарч болохгүй. Үүний тулд шудраг хуваарлтанд маш их ач холбогдол өгч хэрэгжүүлэх болно гэдгийг тайлбарлаж ирсэн болохоор одоо бол ямар ангид хуваарлагдсан нь ерөөсөө сонирн биш ээ. Нэгэнт л ижил гараанаас эхлүүлэх зорилготойгоор элдв сонгоны анги ямар нэгэн хичээлээрээ илүү сайн анги гэж хуваарлагддгүйгээс хойш тэгээд одоо энэ бага ангид нь бол нэг санаа зовоод байхаар юм бол баг гарахгүй юм шиг үлээ. Харин 3 дугаар ангиас эхлээд хүүхдүүдийн хичээл бүр эрс хүндэрчдэг гэсэн. Эхний 1-2 дугаар анги нь болохоор одоо аз жаргалтайгаар суралцах гэдэг нэг хөтөлбөр хэрэгжүүлчихэд хүүхдүүдэд аль болох ачаалал бага өрүүлээд гэрийн даалгавар аль болох бага өгөөд ер нь цаашид нэг сурах арга барилын сайн суулгах зорилгоор л ингэж харьцангуй хөнгөн ихлүүлдэг гэсэн. Гэхдээ 3 дугаар ангид орчоод бүр огцом хүндэрдэг гэсэн. Ер нь аав ээж нар бол бас боловсролынхоо энэ өрсөлдөөнийг бол зарим эцэгчүүд айгүй шүүмжилдэг юм. Би бол бас яг мэдгүй шүү дээ 10 жилийн ямар ч үдий одоо л мэдэж авах гэж шүү дээ. Тийм болохоор ер нь бусад эцэгчүүдээс сонсч идэв. Тэнгүү тэд нар 3 дугаар ангиас ингээд гинт амар хүндэрчээр хүүхдүүд ихэнхдээ ингээд чирэгдээд эхэлждэг. Тэгэнгүүт давтлагын ангиуд авхаа зүр аргагүй байдалд орчдөг. Тэгсэрний улсаас нь болохоор 10 жилийн мэдлэгийг сургуультай л авна. Нэмэлт ийм давтлагын ангиуд хичээлгүй шүү гэд тэгсэн хэрнээ хүүхдүүд нь одоо ингээд хоцроод эхэлчихээр эцэг эхчүүд нь ингээд давтлах хахаа зүр харахгүй тэгэнгүүт нэг давтлах хичээл гэхээсээ илүү нэрийн жоохон өөрчилсөн тийм нэг сэтгэн бодох айкууны анги манг гэсэн сургалтын төвүүдээр тооныхын хичээлийн заадаг ч юм уу нэг тийм тэгсэрний тэднэрийн үнэ нь бүр амар өндөр болсон. Тэгээ тэндээс л ер нь эдийн засгийн дарамт бас үүсчихдээ гэсэн. Тэгээ зарим эцэг эхчүүд хэлэхдээ хичээл дээрээ заагаагүй юмаа шалгалтанд авчдаг. Тэр нь бүр хамгийн амар энэ төр гэж яриад байсан. Яана ари тийм биш байгаас л гэж найдаад байна шүү дээ. За ямар ч гэсэн хүүгийн хичээлийн хэрэгслийг баг хангачлаа. Нэг хийх юм байгаагүй мó угаасаа цүнх бүц 2 авахд л болчих байсан. Тэгээд цүнхээ бол сая сонгочлоо. Хүү маань өөрөө нэг динозаврт туртай болохоор динозавртай цүнх авахлыг тэгээд багш нь болохоор хит тийм том гэлгар том зураг мурагтай цүнх өөрөлдөх байхын зүгээр шүү гэдгцэн байхгүй. Тийм болохоор жижигхэн динозавртай цүнх азар болсон. Тэгэд хүү маань өөрөө дуртай. Надад ч тэг зүгээр санагдлаа. Харин сургуулийн хувьд нь арай хийгдэж амжаагүй гэсэн. Өнгөрсөн жилийн материал нь муу байна гэд энэ жилийн хүүхдүүдэд материалын сольж хийх гэсэн чинь нэлээ оройтож гарan шүүгээ багш нь анхааруулсан лээ. За би харин угаасаа эвсэлгүй. За бай.